Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилон хүргэе. Бүгд найрамд Хятад ард улсын гадаад харилцааны сайд Оросын холбооны улс ажил хийж байгаа юм байна. За энэ үеэр бол хоёр улсын стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны яриа хэлцээрэг өрнүүлсэн байна. За Ван Игийн хувьд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин, за мөн Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзалт хэлэлцээ хийсэн. За энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагааг бол онцлон тэмдэглэсэн. За үүндээ бол Оросын холбооны улс бүгд найрамд Хятад ард улс нь мөнхийн нөхөд байх болно. За хизээч ямар нэгэн байдлаар дайсагнахгүй гэсэн ийм мэдээллийг хийсэн байна. За энэ удаагийн айлчил бол 3 өдрийн туршид болж байгаа айлчил. За айлчлалын хүрээнд бол яригдсан асуудал нь голчлон Украиний асуудал, за мөн Тайван, за мөн Америкийн нэгдсэн улстай харилцаа зэрэг олон асуудлуудыг бол хөндөж ярилцсан байна. За энэ удаагийн айлчил бол нэлээд бас сонирхолтой цаг үед тохиож байгаа. За яагаад вэ гэх юм бол Украинд гал зогсоох тухай яриа хэлцээрүүдийн асуудал бол одоогийн байдлаар тодорхойгүй нөхцөл байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний гаргасан саналтай холбоотой нэлээд уцаарлангуй байгаа ийм нөхцөл байдалд бол энэ айлчил бол хийгдэж байна. За тэгээд мегмар гарагт Ван Игийн хувьд Орос Америкийн харилцаа бас сайжирч байгаа явдалд бол нэлээд цаашаасан ийм байдалтай байгаагаа мэдэгдсэн. За түүний хувьд бол ер нь дэлхийн нийтийн өмнө тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд их гүрнүүдийн оролцоо чухал гэдгийг онцолж байгаа. За Оросын холбооны улсын хувьд бол бүгд найрамд Хятад ард улстай стратегийн түншлэлийн харилцаатай. За ялангуяа 2022 оны 2 дугаар сард Украин руу Оросын холбооны улс бүрэн хэмжээний давталгаа хийхээс хэдхэн хоногийн өмнө бол хоёр улс хязгааргүй стратегийн түншлэлийн харилцаанд тогтоосон. За бүгд найрамд Хятад ард улсын хувьд бол олон улстай стратегийн түншлэлтэй байдаг. За үүнийх нь нэг нь бол Монгол улс байдаг. За харин Оросын холбооны улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа бол бусад улсын харилцаанаас ихээхэн онцлогтой. Энэ бол тус улсын альва улстай тогтоосон хамгийн дээд хэлбэрийн стратегийн түншлэлийн харилцаа. Өөрөөр хэлбэл холбоотны харилцаатай тун ойролцоо ийм харилцааг бол хоёр улс хөгжүүлж байгаа. За мөн Ван И энэ удаагийн айлчлалынхаа үеэр мэдээлэл хийхдээ бүгд найрамд Хятад ард улс Украиний мөргөлдөөнийг зогсооход бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа гэдгийг илэрхийлсэн боловч Оросын холбооны улсыг эрх ашиг хамгаалахад нь мөн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. За мөн Лавровтой хийсэн яриа хэлцээний өмнө Ван И мэдэгдэхдээ бид хүн төрөлхтний их тайван хөгжлийн өс шинэ хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажиллах болно гэж мэдэгдсэн. За дараа нь бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Ван Ид хандаж бидний харилцаа хөгжиж байгаа сэтгэл хангалуун байгаа гэж мэдэгдсэн. За мөн Ван Иг харилцаагаа бэхжүүлэх талаар бол хоорондоо ярилцах хоёр улс дэлхийн болон бүс нутгийн түвшинд нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлж баримтлахын чухлыг онцолсон байна. За мөн Путин ерөнхийлөгчийн хувьд Оросын холбооны улсын бас чухал бэлэгдлийн ийм шин чанартай түүхэн үйл явдал бий. За энэ бол дэлхийн 2 дугаар дайнд зүйлт холбоот улс нацист Германыг ялсны баяр бол 5 дугаар сарын 9-ний өдөр тохион. За энэ удаа бол 80 жилийн ой бол тэгш тохиож байгаа. За үүнтэй холбогдуулан олон улсын хүндэт зочдыг урьж тухайн үйл явдлын ач холбогдлыг өргөхийг зорж байгаа. За тийм учраас бол бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпинг энэ удаагийн 80 жилийн ойн парад болон бусад арга хэмжээд орохыг бол урьсан байна. За харин Ван И мэдэгдэхдээ дэлхийн өнөөгийн нөхцөл байдал бол ихээхэн докторгүй болж байна. Томоохон их гүрнүүдийг бол докторжуулах үүрэг гүйцэтгийг хүлээж байгаа учраас Оросын холбооны улс Америкийн нэгдсэн улсын хувьд харилцаагаа сайжруулахаар хөдөлсөнд урам зоригтой байгаагаа мэдэгдсэн байна. За мөн Америкийн нэгдсэн улс Оросын холбооны улс Украиний их тайвныг тогтоох боломжтой тийм саналууд дээр хамтран ажиллаж хоёр талын харилцааг цаашид хэвийн болгох чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг бол мэдэгдсэн. За өнгөрсөн 1-р сард бол албан тушаалаа авснаас хойш Дональд Трампын цэцэг захиргаа Оросын холбооны улсын талаар бол нэлээд эерэг эвлэрүү ийм байр суурь бол хэрэгжүүлэх болсон. Гэхдээ бол сүүлийн үед Владимир Путинтэй холбоотой асуудалтаар нэлээд бухимдангуй байгаа. За учир нь бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Украиний ерөнхийлөгч Владимир Зеленский ерөнхийлөгч байх хууль ёсны легитим чанарт бол эргэлзэж байгаагаа мэдэгдсэн. За Украинд бол шинэ удирдлагыг бий болгох ёстой гэсэн ийм мэдээлэл гаргасан. За үүнд бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нэлээд бухимдаж хандаж байгаа.
За харин бүгд найрамд Хятад ард улсын хувьд бол Украинийн мөргөлдөөнтэй холбоотой асуудал жуулчлагчийн байр суурийг бол баримтлахыг оролдож байгаа. За тийм учраас Бразилтай хамтарч бол өөрийн одоо боловсруулсан ийм гал зогсоох болон их тайвны хилцээрүүдийг одоо санал болгосон гэвчиг бол энэ одоо саналыг нь бол НАТО-гийн гишүүд болон Америкийн нэгдсэн улс төдийлөн шийдвэрлэх үүрэгтэй гэж авч үзэхгүй байгаа. Тэгсэн хэдий ч бол ерөнхийдөө Бээжингийн зүгээс мөргөлдөөнийг зогсоох ерөнхий зарчмууд энэ тал дээр бол их гүрнүүттэй санал нэгтэй байгаагаа илэрхийлж байгаамаа.